бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаа та бүхэндээ 50 насны үзэсгэлэнтэй залуу төрхөө хадгалах өдөр тутмын туршлын талаар мэдээлэл хуваалцаж байна. 50 нас бол бие бэлдэр аян санааны хувьд хүн бүрийн эргэлтийн цэг юм. Тархины хамгийн сүүлийн үеийн судалгаагаар 50 нас бол мэдлэг туршлага суурилсан шүүлц, сэтгэлгээ, манлайлалын ур чадвар, оргил үедээ хүрдэг нас юм гэжээ. 50 насны гоо сайхны түлхүүр нь өдөр тутмын сонголтондоо хайхрамжгүй хандахгүй байх явдал юм. Зүгээр өдөр тутамдаа ингэж хийх нь үлсэлэнтэй залуу төрхөө хадгалах гайхалтай өөрчлөлтийг танд авчирч чадна. Үүнд нэгдүгüрт нь хүчин чармайлтгүй гоо үлслэнгээс илүү хуримтлагсан гоо үлслэнг бий болгох. Бүх зүйлийг нэг дор хийхийг бүү оролдороо. Арьс ажиллагаа нь зөвхөн 3 зүйл дээр төвлөрөх ёстой. Үүнд нэгдүгüрт нь чийшүүлэгч, хоёрдугаарт нь хөшөртийн эсрэг арьс ажиллагаа, гуравдугаарт нь нарнаас хамгаалах. За хоёрдугаарт нь өглөө бүр нүрээ ажиглаарай. Үүнд дараах 3 зүйлийг хараарай. Нэгдүгüрт нь хавгналт, хоёрдугаарт нь хуурайшилт, гуравдугаарт нь бүдэг байдлыг харах хэрэгтэй. Эдгээрийг ажигласны дараа өнөөдөр нүүр будалтынхаа нэг гол онцлогыг сонгох хэрэгтэй. Энэ танд тайван харагдах байдлыг өгөх болно. Гуравдугаарт нь зөвхөн өнөөдөр таныг үзэсгэлэнтэй харагдуулдаг ганцхан хувцсыг сонгороо. Зөвхөн өмсгөд танд сайхан мэдрэмж төрүүлдэг хувцсыг л сонгож өмсөөрөө. Үүнд бие дэвтийнхэн тохиромжтой, одоогийн сэтгэл санаанд нийцсэн насан туршидын тансаг байдлыг илэрхийлсэн байх. Эдгээр 3 элементийг хослуулсан хувцас бол таны хамгийн дуртай хувцсны сонголт байх юм. Залуу харагдах гэж бүү оролдороо. Гэхдээ хитрхээ даруй байж болохгүй. Энэ бол таныг одоо хамгийн сайхан харагдуулж байгаа зүйл юм. За дөрөвдүгüрт нь өдөрт 3 удаа биеийн галбираа өөрчилж анхаарах. Үүнд өглөө нь хүзүү мөрөө эргүүлж чэйж нээгээрэй. Үдээс хойш суух биеийн галбираа ердөө 1 удаа засах хэрэгтэй. Оройн хөнгөн сунгалтын дасгал хийгээрэй. Бие хөдөлгөж уршил бол өөрийгөө сэргийх хамгийн зардлахтай арга юм. Эдгээрийг хийснээр та 5 насаар залуу 10 дахин илүү үзэсгэлэнтэй харагдах болно. 5 дугаарт нь эрүүл зохистой хоолны дэглэм баримтлах. 50 наснда бодисын солилцоо тэнцвэргүй болох хандлагатай байдаг. Өөрийгөө хийдэг хоолоор хязгаарлах хэрэггүй. 6 дугаарт нь нойрог гоо сайхны хөрөнгө оруулалт гэж үз. Чанартай 7-8 цаг унтахыг зориорой. Унтахаасаа 20 минутын өмнө ухаалаг гар утснаас завсарлаг авах хэрэгтэй. Нойр бол хөршлийн эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээ бөгөөд гоо сайхны ямар ч процедураас илүү үр дүнтэй юм. 7 дугаарт нь сэтгэл хөдлөө бүх хадгалаарай. Таагүй зүйлсээс хол байх. Найз нөхдийн хүрээ цөөрсөн байх нь зүгээр юм. 50 наснаас хойш сэтгэл хөдлөлийн доктортой байдал нь таны царианд шууд тусдаг. 8 дугаарт нь ад жаргал авчирдаг 3 зүйлтэй байх хэрэгтэй. Үүнд 1-дүгээрт нь амтд кофе, 2-дугаарт нь дуртай үнэртэн, 3-дугаарт нь дуртай дагалдах хэрэгсэл байж болно. Өөрийн сэтгэл санааг удирдах чаддаг хүмүүс хүчтэй, үзэсгэлэнтэй байдаг. За 9-дүгээрт нь боломжуудыг хөнгөн сэтгэлээр ашигла. Үүнийг зүгээр л оролцоод үзээрэй. Үүний талаар ярилц, сонсох хэрэгтэй. 50 наснда туршлага өөрөө говьслон болдог. Үйлдэл бол ирээдүйн хөрөнгө оруулалт юм. 10 дугаарт нь ирээдүйн өөрийгөө ад жаргалтай болгох нэг сонголтыг өдөр бүр хийгээрэй. Энэ том зүйл байх алгагүй. Үүнд 5 минутын сонголтын дасгал хийх, нүүр будалтын цүнхээ зэгцлэх, маргааш нь юу өмсгөө бэлдэж шийдэх гэх мэт байж болно. Зөвхөн эдгээрийг үргэлжлүүлсэн хүмүүс л өөрчлөлтийг авчирч чадна. За 50 насаа гялзуулахын тулд өнөөдрөөс хийж эхлэх 10 зүйлийн талаар танилцуулъя. Үүнд 1-дүгээрт нь өдөр бүр өөртөө 1 цаг зарцуул. Өдөр бүр хичнээн завгүй байсан ч өдөр бүр дуртай зүйлээ хийхэд 1 цаг зарцуулаарай.
Энэ таны оюун ухааныг тайвшруулж мөрөөдлөө биелүүлэх, эрч хүчийг хуримтлуулах боломжийг олгох болно. Цаг завтаа ч юу хийхийг хүсэж байгаагаа мэдэхгүй байгаа хүмүүст та жинхэнэ дотод дуу хоолойгоо алдаж байж магадгүй юм. Өдөр тутмын амьдралын хөл хөдөлгөөнөөс хол өөртөө цаг гаргаснаар та хийхийг хүсэж буй зүйлсээ нээж магадгүй юм. Жишээ нь ном унших, DVD сонсох, эмчилгээний ван суух гэх мэт. За 2-дугаарт нь өөрийн түүхийг бүтээх. Тодорхой наснда та өөрийн туулсан замналаа тэмдэглэхийг хүсэх болно. Энэ өөрийнхөө тухай эргцүүлэн бодох боломж байж болох бөгөөд өдөр нь тэмдэглэл хөтлөх, эсвэл зураг авах нь өдөр бүрийг илүү сэтгэл ханамжтай болох хүслэн. 3-дугаарт нь би завгүй гэж хэлхээ бол. Хэрвээ та гялцахыг хүсэж байгаа бол завгүй эсвэл ядарсан гэх мэт сөрөг үгсийг хэрэглэхэ болох хэрэгтэй. Энэ нь өөрийгөө ад жаргалгүй гэж хэлэхтэй адил юм. Өөртөө ад жаргалтай байх нь чухал. Жишээ нь та завгүй гэж хэлмээр санагдах үедээ эргээр хэлхийг хичээгээрэй. Үүнд та нарт баярлалаа. Би завгүй байна. Гэхдээ би үүнд маш их талархаж байна гэж хэлээрэй. За 4-дугаарт нь гэрээ ажлаа гэр бүлдээ даатгаад гадагшаа яв. 50 нас бол өнгөрсөн үеийн завгүй байдлаас чөлөөлөгдөг үе юм. Хэрвээ та гэр бүлтэй бол гэрээ ажлаа тэдэнд даатгаад дотны найзуудтайгаа гадуур хооллох эсвэл аялалд гараарай. Та гэрээ ажлаас чөлөөлөгдөхөөс гадна гэр бүлийнхээ бие даасан байдлыг дэмжиж хүн бүрийг баярлуулах болно. 5-дугаарт нь эцэг эх рүүгээ залгаж яриараа. Хамгийн чухал нь эцэг эх рүүгээ айл болох олон удаа залгаж тэдэнтэй уулзаж хамт байх цаг гаргах нь чухал юм. 6-дугаарт нь шинэ найзтай болох. Шинэ сэдв мэдээлэл сурах нь тархины эсийг идэвхжүүлдэг. Энэ харилцаа нь эрч хүчтэй амьдралын түлхүүр юм. Жишээ нь уулзалтуудад идэвхтэй оролцох, шинэ хобби эхлүүлэх, найз нөхдөд болох гэх мэт. За 7-дугаарт нь бусдад дулаан сэтгэлээ хуваалцах. Хүмүүс төвөрлөх үед аюулгүй байдлыг мэдэрдэг. Энэ нэгний дулаан сэтгэлд хүрэх нь инэр нэгүсэх үе, сайхан сэтгэл, аюулгүй байдлын мэдрэмж зэрэг чухал зүйлсийг илэрхийлдэг. Гэр бүл эсвэл хамтрагчтайгаа гар гараасаа хөтөлцөн алхах, эсвэл дотны найзуудтайгаа болон хайртай хүмүүстэйгээ илүү их бие махбодын холбоотой байх хэрэгтэй. Баяр баясгалан хайр инэрлийг шууд илэрхийлэх нь зөөлөн мэдрэмжийг төрүүлж харилцаагаа бэхжүүлэхэд туслана. 8-дугаарт нь нүур будалтай шинжилээрэй. Өсөлтөнд хөвөрүүлдэж эмэгтэй хүний хувьд хайрлуулахыг хүсэх нь байгалийн зам юм. 50 нас бол зарим хүмүүс залуу насаа хадгалж үлддэг бол зарим нь хайхардаггүй үе юм. Шинэ нүур будалтын техникийг сурч бүрэн өөрчлөгдсөн өөрийгөө бүтээгээрэй. Таны сэтгэл санаа царайны хувирал, улам гэрэл гэгээтэй залуужих бөгөөд амьдралын хэм маяг танд мөн өөрчлөгдөх магадaltaй. 9-дугаарт нь амьсгалын дасгалаар оюун ухаа биеэ бэхжүүл. Та ямар нэгэн жижиг зүйлсээс болж сэтгэлээр ундаггүй. Та биеийн энергийг нөхдөг амьсгалын техникээр сэтгэл готрлын мэдрэмжийг арилгаж чадна. Биеийн бүх цээ цуглардаг гидсээ ажиллуулж бэхжүүлснээр таны оюун ухаа бие дулаарч илүү хүчрэх болно гэж хэлдэг. Өсөл зориг төсөв төвчээр шаарддаг спортоор өөрийгөө сорих нь бас сайн санаа юм. За 10-дугаарт нь жүжигчин шиг амьдрах. Жүжигчид яагаад үргэлж ийм үзэсгэлэнтэй гялцдаг вэ? Магадгүй би жүжигчин гэсэн сэтгэлийн хүч нь тэдний говь сэтгэлэнгийн хугацааг уртасгадаг байх. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.